Ховд аймгийн Монгол Ардын намын хорооны 2-р хуралдаан энэ сарын 13-ны өдөр хуралдсан. Тус хуралд Монгол Ардын намын хорооны гишүүдийн 90 гаруй хувь нь оролцсон юм. Энэ үеэр аймгийн Монгол Ардын намын хорооны дарга дүгэрж ав өнгөрсөн 1 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг танилцуулж гишүүдийн санал бодлыг сонслоо. Мөн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн санал хураалт явуулсны дунд намын хорооны орон тооны бус дэд даргаар даваа эрдэнэ томилогдсон. Түүнчлэн намын хорооны орон тооны дэд дарга жаргал сайхан аймгийн цаг даргын орлогчийн ажил томилогдсонтой холбогдуулан намын дэд даргын үүрэгт ажиллаас нь чөлөөлж намын хорооны орон тооны дэд даргад дэлгэр сайхны нэрийг дэвшүүлснээр хуралд оролцсон гишүүдийн 100% саналаар дэлгэр сайхныг Монгол Ардын намын хорооны орон тооны дэд даргаар томилсон юм а. Энэ шийдвэрийн дагуу дэлгэр сайханд намын хорооны орон тооны дэд даргын үүрэгт ажлыг өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэхүү арга хэмжээнд намын хорооны тэргүүлэгчид гишүүд ажлын албаныхан оролцож ажлын амжилт хүслээ. 2016-аас 20 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх замун одоо Ховд аймгийнхаа ард иргэдийн сайн сайхан амьдралын төлөө энэ аймгийн төр засгийн байгууллагуудыг намын зүгээс одоо шахаж хамтарч ажиллах одоо гол үүрэг чиглэлдээ хандуулж ингэж ажиллана. Нөгөө талаасаа бас Ховд аймгийн Монгол Ардын намын хорооны үйл ажиллагааг цаашид идэвхжүүлэх, иргэдтэйгээ хамтарч ажиллах, мөн одоо олон ёстой ховдчуудтайгаа хамтраад Ховд аймгийнхаа хөгжил сэтгэлийн төлөө олон удаа сайхан ажлуудыг бас зохион байгуулна гэж төлөвлөж бодож байгаа. Цаашид Монгол Ардын намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр аймгийн цаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, намын гишүүд дэмжигчдийг идэвхжүүлэх, хөгжүүлэх, хамтын ажиллагаа уялдаа холбоогоо сайжруулахад анхаарч ажиллахыг намын гишүүдийн зүгээс зөвлөж байсан юм а.